Дорноговь аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 20,500 зөрчлийн хэрэг хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 29% өссөн байна. Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт үндэслэхүүгээр оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулахаар 82 шийтгэлт дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн зөрчигдсөн эрхийг сэргийлээ. Дорноговь аймагт 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 20,500 зөрчил бүртгэгдэн шалгагдсан. Үүний 86%-ийг нь хэлбэршүүлсэн журмаар шалгаж шийтгэл оногдуулсан байна. Аймгийн хэмжээнд үлдэгдсэн зөрчлийн зөнхлөх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, гэр бүлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил энэ оны 3 дугаар улирлын байдлаар 19,200 үлдэгдсэн байна. Тээврийн эрсдэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн эрсдэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил 270 үлдэгдэж энэ дээр бол зөрчлийн хэрэгний шүүх шилжүүлсэн байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 25 гэмт хэрэг бүртгэснээс үүнээс нийт 7 хүн нас барч 21 хүн гэмтсэн юм бас харамсалтай тоо мэдээ байна. За ингээд ослын шалтгаан нөхцөлийг аваад үзэхэд хөдөлгөөнд оршоо жолооч нар маань хурд хэтрүүлэх, гүйцэтгэх өөрчлөлийг бас буруу гүйцэтгэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэгсүүдээ тээврээс жолооч хөдөлгөөнд орсноос холбоотойгоор энэ зам тээврийн ослууд гарч Эрдэнэ түүний амнаас хогссон ийм бас шалтгаан нөхцлүүд бас тогтоогдсон байна. Улаанбаатар замын үд чиглэлийн босоо тэнхилгийн автозамд мал дайрагдах осол 2022 онд 8 гарсан байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмд хатуу хучлалтай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал тэжээвэр амьтдыг оруулахгүй байна гэж заасан бөгөөд энэхүү заалтыг зөрчсөний улмаас осол гарсан бол малын эзнийг зөрчлийн тухай хууль зааснаар торгох шийтгэл оногдуулж ослоос болсон гим хорыг арилгуулах арга хэмжээ авдаг. За Улаанбаатар замуудыг холбосон босоо тэнхилгийн усын чанартай хатуу хучлалтай зам Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дамжин өнгөрдөг. Энэхүү хавцам дээр тээврийн эрсэлд мал дайрагдах осол зөрчил 2021 онд 6 удаа, 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 8 удаа гарсан байна. Энэхүү осол зөрчил гарах үндсэн гол шалтгаан нөхцөл нь жолооч нар замын хөдөлгөөний дүрм зөрчих, тухайлбал хурд хэтрүүлэх, мөн шөнийн цагаар гэрлэлээ шилжүүлэхгүй зорчих, мөн ачид тээврийн даацыг хэтрүүлж ачих зэрэгс үүдэлтэй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бол замын ус өсөлтийн чиглэлээр замын цаадагийн дасгийн алба багчдад байнгын ажиллагаатай 3 хяналтын боосонд мөн цагийн үнэшнтэй дагуу 3 цаг дээр бас хяналт тавин 24 цагийн хугацаатай хяналт тавин ажиллаж байна. Тус замын цаадагийн дасгийн алба багч прокурорын байгууллагатай хамтраад улиралдаа нэг удаа бас сумдуудаараа тойролт хийж иргэд хөдөлмөрчтэйгээ бас уулзаж энэ эрх зүйн боловсрыг бас олгож ажиллаж байна. Мөн прокурорын бас байгууллага прокурор нартайгаа хамтраад сар бүр бас энэ нэгдсэн сургалт зөвлөгөөнийг бас хийж ажиллаж байна. Зам тээврийн ослын гэмтэргийн талаар бас орон нутгийн хэмжээнд гарч байгаа гэмтэргийн шалтгаан нөхцөлийг арилгахлаар бас тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд бас сумдын гэмтэргээс судалж салбар зөвлөлтөй хамтран төв замын ойролцоо мал молж байгаа малчдын төлөөлтөд уулзсан. Тэгээ энэ бас хаана хариуцлага сайжруулахын зүйтэй гэсэн байдлаар бас нэгэн дүгнэлтэнд хүрсэн байгаа. Ийм учраас бид юуны түрүүнд бас малыг бас гэрэл авах хөдөлгөөнтэй болгоё гэдэг асуудлыг бас шийдэлтээд замын ойролцоо байгаа бүх малчдын малыг бол хөдөлгөөнтэй болгосон байгаа. Энэ бас зам тээврийн ослын гэмтэрг буурахад бас тодорхой үр дүн өгж байгаа гэж харж байгаа. Мөн хурд хэтрүүлсэн замын тэмдэг тэмдэглэгээний заалтыг мөрдлөхгүйгээр осол гаргасан жолоочид хуулийн хариуцлага оногдуулдаг тул жолооч нар болон иргэд замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлж анхаарал сэрэмжтэй оролцох хэрэгтэй байна.